Хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдтэй зориулж, эцэг эхчүүдэд зориулж сэрэмжлүүлэг мэдээлэл хийж байгаа. За түүний нэг ээлж сэрэмжлүүлэх мэдээлэл нь өнөөдөр хүүхдэд тохиолдох залгуу тохиолдолд авах хэмжээний тухай, залгуу тохиолдлоос өрсөн сэргийлэх тухай өнөөдөр ярих болно. За хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар ирж байгаа тохиолдлууд дотроос нэлээд их тохиолдож байгаа. Гадны биед хах тохиолдлууд зөндөө орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл төвхөд орсон гадны биет буюу хүүхэд газраар мөлхөөд одоо энэ тэнд явж байгаа зүйлүүдийг авч амандаа хийгээд тэрнээсээ болоод хүүхд хах явдал. Хахтаа энэ нь бол амьсгалын замд гадны биет орж байгаа. Энийг гадны биетээр хах гэж ярьж байгаа. За гадны биетээр хах нь бол за хамралуугаа гадны биет оруулах байгаа. За энэ тохиолдолд бол хүүхэд сониуч учраас юу ч хамаахгүй аваад хамартан багтчихвэл хамралуугаа гэж өөрсдөө хийчдэг. За энэ нь бол одоо зөөлөн биетүүд, жишээлбэл одоо жимснүүд, за цаас хэмжлэнгийн бодисууд бол өмхөрөөд муухай өнөр ороод тэндээ байгаад ээж болно. За дээр нь энэ бол амьд өлөх боломжтой. За энэний дараа бол залгуур руугаа хүүхэд гадны биет бас хийдэг. Энэ жишээлбэл загсны одоо мах идэж байгаа, загсны яс идэж байгаа залгуур оруулж болно. За энэ тохиолдолд хүүхдийн шүлсэн гойжоод өвдөж байгаа учраас уйлаад идэг. За энэ амьд өлөх боломжтой. За дараа нь бол хамгийн аюултай нь бол шууд төмхөд орсон гадны биет. Тэгэхээр төмх бол амьсгалын замын одоо нэг хэсэг байгаа, хамгийн чухал хэсэг байгаа. Тэгэхээр хүүхд өөрөө сониуч учраас газраар мөлхөж жагаад тэр газар твтэж байгаа товч байна, эрэг шураг байна, юу ч хамаахгүй юм аваад шууд амруугаа хийдэг. Амруугаа хийж байгаа нь угаасаа хүүхд өөрөө дэлхийн ертөнцид танилцж байгаа. Амруугаа хийсэн зүйлээ 6 сартаагаас эхлээд хүүхд чимхэж чаддаг учраас 6 сартаагаас эхлээд амруугаа шууд аваад юм хийн. Тэгээ дараа шиднэ. Шидэж байгаа нь энэ дугуй юм уу, дөрүүлжин юм уу, хурц өнцгтэй юм уу дэлхийд танилцж байгаа гэсэн. Тэгээд амруугаа хийгээ залхихтаа хамт шууд амьсгалын зам руу оруулах юм бол энэ хажууд нь байгаа хүн 3 минутын дотор тусламж үйлчлэл үзүүлэхгүй бол энэ бол тэгээд тэр чигээрээ амьсгалын зам хаагдаад ингээд хүчил төрөшин дутагдaltaд орж амьдсан эрсдэл аюултай байдаг. Тийм учраас ард иргэд ээж аавд юуг анхаарах хэрэгтэй гэвэл та нар өөрсдөө яг 8 сартай хүртэл мөлхөж байгаатай адилхан ээж аавд нь хүүхдэд дагаад мөлхөх хэрэгтэй. Мөлхөөд тэр доогуур байгаа орны хүндийн доогуур юу байна? Тэр одоо авдрын доогуур юу байна? Тэр доогуур байгаа юмнуудыг бүгдийг яг хүүхдийн нүдний түвшинд ингэж харж хайх хэрэгтэй. Тэр бүгдийгээ дандаа авч дээш нь тавина. За дараа нь бол одоо та бүхэн сэрэмжлүүлэх нэг юм хүүхдийн одоо тоглоомууд энэ батарейтай тоглоомуудыг тэр жижиг батарейнуудыг хүүхэд залгиж байгаа. За энэ бол амьсгалын зам руу залгих юм бол мэдээж тухайн үед маш аюултай аврахад хэцүү байдалд орно. За хоол боловсруулах зам руу буюу улаан хоолоор ороод залглаа. Хүүхд залгих юм бол та бүхэн шууд ямар боломжийн хэрээр одоо их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвд ирэх боломжтой юм. Өөрсдийн унаагаараа боломжтой юм уу? Эсвэл түргэн дуудах юм уу? 103 ачаалал ихтэй байдаг учраас тэрийг дуудаж ижил цаг алдах юм уу? Яах вэ? Ямар боломж байгаа? Маш хурдан хүүхэд батарей залгисан тохиолдолд ганцхан ирэх газар нь их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв байгаа. Энд ирэнгүүт манай эмчнэр одоо унтуулгын эмчнэр хүүхдийн унтуулгын эмчнэр байгаа. Тэд нар унтуулад дурангаар тэрийг бэлслийн эмчнэр авдаг. За тухайн тохиолдолд хүүхэд юмд хагасан тохиолдолд хөхрөөд хүүхд ерөөс амьсгалж чадахгүй байх юм бол та нар анхны тусламжаа үзүүлнэ. Хамгийн ойрын эмнэлэгт хандна. Бусад тохиолдлуудад хүүхд юм залгичих шиг боллоо. Манай хүүхд нэг юм залглаа гэж өөрөөсөө бодож байгаа бол маргааш болоход хүлээе. За яасан болж байгаа ажиглая гэж ерөөсөө бодож болохгүй. Шууд хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж залгисан байна уу, үгүй байна уу? Хаана явж байна? Ходоодондоо явж байна уу? Хаана явж байна? Жишээлбэл төмхийг даваад улаан хоол, цагаан мөрөөсөө хоол руу ороод баруун зүүн уушгины салаанууд руу ордог байхгүй юу? Тэнд орж өгөө юу гэж ингэж нягтлуулах ажлыг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөр хийлгэнэ. Тийм учраас та бүхэн ямар нэгэн тохиолдолд хүүхэд юм амьсгалын зам руугаа оруулсан тохиолдолд дээрээс нь за амьсгалын зам гайгүй хахад цацж байгаа гайгүй болчих болно. Эсвэл зүгээр залгаад хоол боловсруулах зам руугаа оруулж болно. Ямар ч тохиолдолд яаралтай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж цаг алдахгүйгээр онцлуулах шаардлагатай байдаг.